Монгол дахь тэгш шамруулах боловсролын өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага. Тэгш шамруулах боловсролын тухай хуулийн хичээлд тавтаа морилно. Энэхүү хичээлээр бид Монгол дахь тэгш шамруулах боловсролын тухай өгүүлнэ. Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай олон улсын конвенцийг 2008 онд баталсан. Энэхүү хичээлээр дараах асуудлыг авч үзнэ. Монгол дахь тэгш шамруулах боловсролын үзэл баримтлал гэж юу вэ? Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуулийн ямар шинжилэл, бодлогын өөрчлөлтүүд гарсан бэ? Монголд энэ чиглэлээр ямар судалгааны ажлууд хийгдсэн бэ? Тэдгээрийн үр дүн нь юу вэ? Хөгжлийн бэрхшээлийн талаарх бодлого цаашдаа ямар өөрчлөлтүүд шаардлагатай вэ? Боловсролын тогтолцоонд тэгш шамруулан сургах боловсролыг нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? Тэгш шамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэхийн тулд боловсролын бодлого, хандлага, сургалтын орчин, багш бэлтгэх арга хандлагыг тусгай хэрэгцээтэй суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй ба тэдний сурч боловсруулах эрхийг хангахад учирч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатай. Тэгш шамруулах боловсролын орчин гэдэг нь бүх хүүхэд харьяа нутаг дэвсгэрийн сургуулийнхаа энгийн анги танхимд сурах боломжийг бүрдүүлсэн тохиргоод орчин юм а. Тэдний суралцах хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж, суралцах бэрхшээлд нь анхаардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн бүхий л үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, оролцох боломжоор хангана. Сургуулийн орчин нь тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг дэмжих туслахад зориулсан зохион байгуулсан байна. Сургуулийн анги танхим гэх мэтчлэн боловсролын орчин бүхэлдээ тэгш хэмжээтэй байх ёстой. Сургалтын хөтөлбөрүүдийг шинжилж, тэгш шамруулах боловсролын хичээлийг оруулах ёстой. Түүнчлэн заах арга зүйн хувьд ч мөн тохиргоо хийж өөрчлөх шаардлагатай. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулийн ямар шинжилэл, бодлогын өөрчлөлтүүд хийгдсэн бэ? 2017 онд Монгол Улсын засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 46 дугаар тогтоол гаргаж баталсан. 2014-өөс 2025 онд төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод ирээдүйг харсан боловсролын тогтолцоог төлөвшүүлэхээр тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэдний оролцоо, хөгжлийг дэмжих 2018-аас 2022 үндэсний хөтөлбөр нь энэхүү тогтолцооны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна. Монгол улсын боловсролын бодлого нь тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол болон насан туршийн боловсрол олгох Инчоны тунхаглал гэгдэх боловсрол 2030-ыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол улсын үндсэн хуульд иргэн бүрийн сурч боловсруулах эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2006 оны боловсролын тухай хууль нь боловсролын тогтолцоог зохицуулдаг. Бага дунд боловсролын тухай хуулийн 13-3-д бүх ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж заасан. Бага дунд боловсролын тухай хуулийн 13-12-д ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багш нийгмийн ажилтнууд тусгай хэрэгцээт боловсролын тухай хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг сургах, дэмжих арга зүй, стратегийн мэдлэг эзэмшсэн байна гэж заасан байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9-9-д энгийн цэцэрлэгт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 1 бүлэгт 2-оос илүү байж болохгүй гэж заасан байдаг. 2016 онд баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь ихтэй сургууль, коллежийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сургах, дэмжих, тусгай боловсрол, заах арга зүй, стратегийг заавал тусгана гэж заасан байдаг. Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайдын 2018 оны А155 дугаар тушаалаар ганцаарчилсан боловсролын төлөвлөгөөний загвар түүнийг боловсруулах журмыг зохицуулсан. Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайдын 2019 оны А292 тушаалаар
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургахыг зохицуулсан. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2018 оны А425 тоод тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын чанарын үнэлгээний журмыг зохицуулсан байдаг. Монголын нөхцөл байдлын талаар ямар судалгаанууд хийгдсэн байдаг вэ? Үр дүн нь юу вэ? Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах нөхцөлийг бүрдүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход чиглэсэн. Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь судалгаа нь тэгш хамруулах боловсролын эрх зүйн баримт бичгүүд, мэргэжлийн хүмүүс, багш нар, эцэг эхчүүдийн агуулга, үзэл баримтлалын талаарх ойлголтын зөрүүтэй байдал дүн шинжилгээ хийсэн. Тэгш хамруулан сургах бодлогын индексийн хүрээнд сургуулийн хамрагдалт, хүртээмжийн үзүүлэлт өндөр хувьтай байгаа хэдий ч боловсролын уян хатан байдал, зохицуулалт доогуур түвшинд байгааг харуулж байна. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, талуудын дэмжлэг хангалтгүй байна. Тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих нь судалгаа нь тусгай хэрэгцээтэй суралцагчид ямар дэмжлэг анхаарал хандуул шаардлагатай байна вэ? Хүүхдийн хөгжилд ямар нөлөөтэй вэ гэсэн асуултнуудад хариулдаг. Хүүхдийн хөгжлийн үнэлгээ болон Монгол улсын хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь агуулгын хариуцсан судалгааны үр дүн нь тусгай боловсролын хэрэгцээтэй хүүхдүүдэд дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд цаашид үндэсний хэмжээнд судалгаа явуулах шаардлагатай байгааг харуулж байна. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгоход хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар багш, эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах зайлшгүй шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлогын цаашдын төлөв юу вэ? Тэгш хамруулах боловсролын зарчим үнэт зүйлдер тулгуурлан бодлогын бичиг баримтуудын шинжилэн боловсруулах хэрэгтэй байна. Тусгай хэрэгцээ болон тэгш хамруулан боловсролын тухай хуулийн шинжилэн боловсруулж бусад хуулийн зүйл заалтуудыг өөрчлөх хэрэгтэй байна. Багш бэлтгэх хөтөлбөрүүдийг шинжилж тэгш хамруулах боловсролын хөтөлбөрийг оруулж багш нарын мэргэжил дэвшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. Хөтөлбөрийн дагуу сурах хүчиг, гарын авлага, зөвлөмжийг боловсруулж, орчуулах, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих төвөөс олон улсын стандарт аргачлалын дагуу хүүхдийн хөгжлийг үнэлэх хэрэгтэй. Монгол улсын боловсролын тусгай хэрэгцээд шаардлагатай хүүхдийн тархалтын судалгаа хийх шаардлагатай байна. Тусгай хэрэгцээд боловсролын багшийг ерөнхий боловсролын сургуульд ажиллах боломжийг судалж бүрдүүлэх хэрэгтэй. Erasmus Мийлинг төслийн зорилго болох боловсролын тогтолцоонд тэгш хамруулах боловсролыг нэвтрүүлэх нь ямар ч холбогдолтой вэ? Энэхүү төсөл нь Монголын багш бэлтгэх ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийг тэгш хамруулах боловсролын агуулгаар баяжуулан хэрэгжүүлэх зорилготой. Төслийн хүрээнд онлайн хичээл, видео хичээл боловсруулахаас гадна танхимын болон онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулагдана. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд болон багш эцэг эхчүүдэд зориулагдсан тусгай хэрэгцээд боловсролын зөвлөгөө мэдээллийн төв байгуулагдана. Монгол улсын багшийн их сургууль нь тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх, давтан бэлтгэх, агсан түвшний тэгш хамруулах боловсролын модулыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн тусгай хэрэгцээд боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулан Монгол улсын төвийн бүсийн тусгай хэрэгцээтэй суралцагчид тэдний эцэг эхчүүд гэр бүл зөвлөгөө, дэмжлэг өгч ажиллана. Дорнод их сургууль мөн тэгш хамруулах боловсролын чиглэлээр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн тусгай хэрэгцээд боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулан зүүн бүсийн тусгай хэрэгцээтэй суралцагчид тэдний эцэг эхчүүд гэр бүл зөвлөгөө дэмжлэг өгч ажиллана. Ховд их сургууль нь
Тэгш хамруулах боловсролын чиглэлээр бакалавр болон магистрийн түвшний хөтөлбөр хэрэгжүүлэх ба баруун бүсийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан богино хугацааны багшийн мэргэжил дэвлүүлэх сургалт зохион байгуулна. Түүнчлэн тусгай хэрэгцээт боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулан Монгол улсын баруун бүс нутагт амьдарч буй тусгай хэрэгцээт суралцагчид тэдний гэр бүлд зөвлөгөө өгч дэмжиж ажиллана.